Өнөөдөр та бүхэнтэй үхлийг залгихаар ирсэн Бурхан гэсэн сэдвээр энэ дэлхийд ирсэн ансан хүн Христийн талаарх Библийн зөвнөлөөс судлахад энэ цаг мөчийг зориулъя. Бурхан энэ дэлхийд махан биеэр хоёр дахь ирнэ гэх энэ мэдээ бол бүхэн төрлөختний хувьд үнэхээр баярт мэдээ юм. 2000 жилийн өмнө Есүс дэлхийд ирэхэд дорны 3 мэргэд алт гүгэл, мэр зэрэг, үнэт бэлэг аван Есүс дээр ирж байсныг бид харж болно. Тэгвэл Еврей 9-р бүлгийн зөвнөлийн дагуу өөрийг нь тэсэн ядан хүлээхстийг аврахын тулд дэлхийд 2 дахь удаага ирнэ гэж амласан байдаг. Хүн төрлөختөн махан биеэр 2 дахь ирэх Христийг чухамдаа зөв таних болов. Анхны ирэлтийн үед нь танд чадаагүй шиг, хоёр дахь ирэлтийн үед ч мөн түүнийг таних тун хэцүү. Гэвч дэлхийд ирэх Христийн онцлогийн нэг нь үхлийг залгихаар энэ дэлхийд ирнэ гэж Библи болон иш үзүүлэгчид бичсэн. Өөрөөр хэлбэл мөнх амгхийн тулд энэ дэлхийд хоёр дахь ирнэ гэж зааж өгсөн. Өнөөдөр энэ талаар судлая. Исая 25 дугаар бүлгийг нэцгээе. Исая 25 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг харцгаая. Туг түмдийн эзэн энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг найрыг хийхээр бэлтгэн. Энэ уулан дээр тэр ард түмний нүүрний халхавч бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр юуг залгих вэ? Үхлийг мөнхөд залгина гэж байна. Бурхан энэ дэлхийд ирсэн олон шалтгаан бий. Нүүл уучлахын тулд, авралт хүргэхийн тулд, үхлийг устгахын тулд. Бурхан яагаад энэ дэлхийд ирсэн тухай Библиэд олон зөвнөл байдаг ч Исая шүзүүлэгч Исая 25 дугаар бүлэгт үхлийг мөнхөд залгихаар энэ дэлхийд ирнэ гэж зааж өгч. Тэгвэл үхлийг залгин устгах ийм ажил хийдэг нэгнийг бид энэ дэлхийгээс хайж олох хэрэгтэй тийм үү? Исая 34 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс харвал Библийн үгэнд юу байдаг гэлээ? Ижил гэж байгаа гэсэн байна. Үхлийг мөнхөд залгихаар ирсэн тэр нэгэн энэ дэлхийд ямар үнэн авчрах уу? Ямар газар ирэх үү? Хизээ ирэх үү? Эдгээр зөвнөл Библиэд бүгд бичиж тэмдэглэгдсэн байгаа. Уг зөвнөлүүдийг ойлголгүйгээр хэн нэгэнд тодорхойгүй байдлаар итгэх нь үрд мөнхөд орших мөнхийн ертөнцид ороход үрдийн тамд хаягдахад хүргэж болзошгүй юм. Бурханыг зөв таньж сургаалынхын дагуу зөв дагах юм бол мөнхийн Тэнгэрийн хаанчлалд үеийн үед мөнх ам аз жаргал идэх болно. Тийм учраас Бурханыг зөв таньж уг сургаалыг нь итгэмжтэйгээр дагах нь бидний хувьд нэн чухал. Хүмүүс бид үхлийг үрд устгахаар ирсэн нэгнийг гарцаагүй яах ёстой байх нь вэ? Хайж болох ёстой. Исая 25 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс уншицгаая. Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин ард түмнийхээ зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь эзэн үүнийг айлдсан юм. Тэр өдөр үзэх түн энэ бол ингэсэн байв. Бурхан маань байна. Үхлийг устгагч энэ нэгэн бол бидний Бурхан мөн. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн эзэн маань ажээ. Түүний авралт бүгдээрээ баясан цэнгицгээ гих болно гэж байна. Исая 25 дугаар бүлэгт үхлийг мөнхөд залгих энэ нэгэн бол бидний Бурхан гэсэн байна. Нэгэнт ингэж зөвгөнсөн байгаа болохоор өнөөдөр бид энэ асуудлын тухайд судлах ёстой. Бурхан энэ дэлхийд ирэхдээ
ямар үннээр дамжуулан энэ ажлаа гүйцэлдүүлэх юм бол Иохан 6 дугаар бүлгээс хариултыг нь олцгоё. Иохан 6 дугаар бүлгийн 53 дугаар ишлэл. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Хэрэв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй бол та нарын дотор ам байхгүй. Миний махыг идэж цусыг уугч нь юу байгаа гэж байна? Мөн хамтай болно гэдэг нь үхлийг яасан гэсэн утгатай байна. Үрд устгана гэсэн үг. Нэг ёсондоо бүх хүн төрлөختөнд мөн хам өгнө гэсэн утгатай. Тийм баха. 54 дугаар ишлэлд миний махыг идэж миний цусыг уугчна гэсэн тодорхой нөхцөл төрсөн байна. Миний махыг идэж цусыг уугчна мөн хамтай бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна. Миний мах жинхэнэ хоол. Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж цусыг уугчна миний дотор байж би ч түүний дотор оршин байна. Амьд эцэг маань намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч нь мөн надаар амьдрна гэж байна. Энд хүний хүүгийн махыг идэж цусыг уугч нь мөн хамтай бөгөөд би түүнийг эцсийн өдөрт яана гэж байна. Амьлуулна гэсэн байна. Тэгвэл бид энэ дэлхийд махан биеэр ирсэн Бурхныг хэрхэн таньж мэдэх ёстой вэ? Иохан 6 дугаар бүлгийн 53, 54, 55, 56 дугаар ишлэлүүдэд үхлийг устгах Бурхны аргыг бидэнд тайлбарлаж зааж байна. Хүний хүүгийн махыг идэж цусыг уугч нь мөн хамтай бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна гэж байна. Энэ дөр зургийг анхааралтай аваарай. Юу идэж, юу уусан хүнийг Бурхан амьлуулна гэсэн утгатай вэ? Хүний хүүгийн махыг идэж, хүний хүүгийн цусыг уусан хүмүүсийг амьлуулна гэсэн байна. Өөрөөр хэлбэл үхлийг устгана гэсэн утгатай, тийм үү? Анхны эрэлтийн үед төдийгүй, сүүлчийн үед ч мөн адилхан үнэн сахигдах ёстой гэсэн утгыг агуулж байна. Тэгэхээр хүний хүүгийн махыг идэж, цусыг нь уух арга замыг Матай 26 дугаар бүлгээс харцгаая. Матай 26 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Эсгээгүй талхны баярын эхний өдөр шавнаар Есүстээр ирж танд зориулан алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна гэж асуухад гэжээ. Хүний хүүгийн мах, хүний хүүгийн цусыг идэж уух хүн мөн хамтай гэж айлдсан байхад гинэт яагаад алгасал баяр гараад ирвэ гэж асууж магадгүй. 18 дугаар ишлэлээс цааш нь судлаа. Тэр хотод нэгэн хүн дээр очив. Түүнд багш миний цаг ойртож байна. Би танад шавнартайгаа алгасал баярыг тэмдэглэнэ гэсэн хэмээн дуулга гэв. Шавнар Есүсийн зааварснаар үлдэж алгасал баярын зоогийг бэлдэв. Алгасал баярын зоог барьж байгаа дүр зургийг 26 дугаар ишлэл рүү очиод харъя. Тэднийг зооглох зур Есүс талх аваад ерөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Майд, энэ юу гэж байна?" Алгасал баярын талхыг "Миний бие" гэлээ. Нэг ёсондоо Иохан 6 дугаар бүлэгт гарсан хүний хүүгийн мах. Тэр хэсгийн тухайд Есүс алгасал баяраар талх өгөөд "Энэ бол миний бие" гэж айлдаж байна. 27 дугаар ишлэл. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө "Үүнээс та нар бүгдээрээ уцгаа. Алгасал баярын дарс хийсэн аяг үстэй. Та нар үүнийг уцгаа. Энэ нь алгасал баярын дарс нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм" гэжээ. Алгасал баярын талх идэж, алгасал баярын дарс суусан хүмүүст ямар амлалт өгсөн байв? Мөн хам өгнө гэсэн амлалт өгсөн байгаа биз? Өөрөөр хэлбэл
Бурхан 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирээд шинэ гэрээний алгасал баярын үннийг үхлийг үүр тусдах арга болгон тогтоосон. Мөн алгасал баяр шинэ гэрээний үнэн энэ дэлхийгээс устж алга болоод 1700 орчим жил өнгөрсөний дараа энэ үед Бурхан дахин дэлхийд ирээд алдагдсан шинэ гэрээний амийн алгасал баярын үннийг сэргээсэн. Хүн төрлөختнийг дахиж үхэлтэд тулгуурлахгүй гэрээ ба замыг зааж ухааруулахаар Бурхан хоёр дахь ирсэн биш үү? 1000 гаруй жилийн турш энэ дэлхий дээр алгасал баяр гэж байгаачгүй. Тэмдэглэж ч чадаагүй. Үе олон теологчид Библийг уншиж, судалж судалгаа хийсэн ч алгасал баяр нь үхлийг үүр тусдах үнэн гэдгийг олж чадаагүй. Шалтгаан нь энэ ажлыг хэн ирж байж хийх ёстой гэж зөвгөнлөө. Исая 25 дугаар бүлэгт энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан гэж бий. Учир нь үхлийг үүр тусдах ажлыг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Библиэд гардаг л бол тэр тэмдэглэлийг нь хараад хэн ч чадах шүү. Уг нь ингэж бодох амархан л та. Гэвч тэр амархан ажлыг хэн ч хийж чадахгүй болгож хаасан нь Бурхан. Зөвгөнлийн нэгэн гарч ирж тэр бүх хаалттай зөвгөнлийн хаалгуудыг нээх зүй тогтол Бурханы хүсэл дотор байсан. Бидний хувьд үүнийг ойлгох дэндүү амархан. Харин ийм амархан агуулгыг дэлхийн хүмүүс харвч ухаарахгүй, сонсовч үл сонсдог. Ойлгох сэтгэл оюунтай гэдэг хэрнээ ойлгодгүй, ялгаж чаддгүй. Энэ нь үнэхээр Бурханы юр бусын зүй тогтол гэж болно. Тиймээс анхны эрэлтээрээ энэ дэлхийд ирээд шинэ гэрээ алгасал баярын үнний тогтолцоог байгуулж үхлийг устгах зам нээсэн. Гэвч дайсан диавол манай эртний 325 онд Никагийн шашны хурлаар эцэст нь алгасал баярыг устгасан байдаг. Энэхүү устсан байдалтай 1700 гаруй жилийн урт хугацаа өнгөрч хэн ч алгасал баяр шинэ гэрээний үннийг илчилж чадаагүй. Үүнийг сахий гэж зааж чадаагүй. Эцэст нь энэ ажлыг тэрээр ирж өөрөө биечлэн зааж өгөхгүйгээр ямар ч хүн алгасал баяр амийн үннийг зөв сахиж чадахгүй, олж мэдэж ч чадахгүй байсан болохоор тийм нөхцөл байдал үүсэхээс өөр аргагүй байсан хэрэг. Тиймээс Матай 26 дугаар бүлэгт хүний хүүгийн махыг идэж цусыг нь уу гэсэн энэ хэсгийг алгасал баярын талх нь хүний хүүгийн мах, хүний хүүгийн бие, алгасал баярын дарс нь хүний хүүгийн цус гэж Есүс зааж өгсөн. Тиймээс алгасал баярын үнэн бол үхлийг устгахын тулд, өөрөөр хэлбэл бидэнд мөн хэм өгөхийн тулд Бурхан энэ дэлхийд ирээд тогтоосон хамгийн дээд үнэн гэдгийг баталж болно. Лук 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг харцгаая. 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Алгаслын хургыг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Петр Иохан нарыг илгээн явж бидний зооглох алгасал баярын зоогийг бэлтгээв. Тэд түүнд биднээр хаана бэлдүүлэхийг та хүсэж байна вэ гэхэд тэр тэдэнд харагтун та нарыг хот руу ороход ваартаа ус авч яваа хүн таарлтна. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд багш маань шавнартайгаа алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ гэж хэлүүлж байна гээрэй. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлтгэжээ. Тэд явж түүний айлдснаар бүгдийг олж алгасал баярын зоогийг бэлтгэв. Петр Иохан нарыг явуулж Есүс алгасал баярт бэлдүүлсэн. 14 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн судлаа. Цаг болоход энд цаг болоход гэсэн нь алгасал баярын цаг болоход тэр туглан суулаа. Элч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нарын хамт барьсан гэж яасан гэсэн бэ? Ихэд хүссэн билээ.
Ихэд хүссэн алгасал баярынхан цаана ямар утга учир байсан болоод Есүс тэгтлээ хүсээвол үүн дотор үхлийг үүр тусдах амлалт агуулдаг учраас тэр шүү дээ. 19-р эшлэл рүү очив. Тэр талах авч талархал өргөөд Хуан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг яаж гисэн бэ? Үүнийг үлд. Бас намайг дурсаж үлд гэж айлдсан байна. Талах идэж дар суудаг алгасал баярын ёслол нь Есүс өөрийн биеэр тушаасан үнэн, зарлиг, хууль юм. 20-р эшлэл. Тэн эцгээсэн дараа тэр мөн аяг авч энэ аяг нь та нарын төлөө урсгах миний цусаар тогтоогдох юу гэсэн бэ? Шинэ гэрээ юм. Алгасал баяр бол үхлийг устгадаг үнэн. Энэ бол Бурхны энэ дэлхийд авчирсан хамгийн чухал үнэн. Шинэ гэрээ гэж тайлбарладаг. Тэгвэл Исая 25 дугаар бүлгийн 6 дугаар эшлэлд хуучин дарсаар үхлийг мөнхөд залгих нэгэн нь хэн гэлээ? Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Ингэн Исая шүзүүлэгч зөвнсөн байна. Еврей 9-р бүлгийн 27 дугаар эшлэлээс харцгаая. 9-р бүлгийн 27 дугаар эшлэл. Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олонний нүглийг үүрхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хэдтгэвэ? Хоёр дахь үзэгдэхдээ нүглийг үүрхийн тулд бус харин өөрийг нь тэсэн ядан хүлээхсдийг аврахын тулд ирнэ гэж байна. Тэр дахин ирэхгүй л бол бид аврал авч чадахгүй. Үрд үхлийн боолчлолд байх тавилантай байсан тул үхлийг устгахын тулд хэн ирэх ёстой вэ? Бурхан. Энэ бол хэн ч хамаагүй хийж чадах зүйл биш. Энгийн нэг пастрын хийж чадах зүйл биш. ертөнцийн аль шашны байгууллагын удирдагчийн хийж чадахгүй зүйл. Тиймд хийж чадах нэгэнтэй уулзвал тэр хэн байж таарах вэ? Бидний хүлээж байсан тэр Бурхан мөн байна. Энэ бол Бурхан маань байна. Тэр яахыг гэлээ? Аврахыг бид хүлээж байсан. Еврей 9-р бүлгийн 28 дугаар эшлэлд бас өөрийг нь хүлээхсэд рүү хэдтгэхэр нь гэлээ. Аврахын тулд хоёр дахь ирнэ гэж бичсэн. Тиймээс Бурхан хоёр дахь энэ дэлхийд ирэхдээ ч үхлийг үүрд устгах ёстой. Үхлийг устгахын тулд ямар үнэн авч энэ дэлхийд гарч ирэх ёстой вэ? Манай эртний 325 оноос хойш алга болсон алгасал баяр шинэ гэрээний амийн үннийг авчрах ёстой. Тийм баха? Алгасал баяр шинэ гэрээний үннийг авчирч байж л бидний Бурхан болж бид Бурханы ард түмэн болж чадна. Үүнтэй холбоотой зөвгөнлийг бас мэдэж авцгаая. Иеремия 31-р бүлэг. Гучнэгдүгээр ишлэлийг харъя. Эзэн тунхаглаж байна. Харагтун, Израилийн гэр ба Юдагийн гэртээ би Бурхан юу байгуулна гэж байна. Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Шинэ гэрээнд амралтын өдөрч багтана. Баптизмч багтана. Бусад олон үнэн багтдагч Есүс тусгайлан алгасал баярыг шинэ гэрээ гэж эцсийн тунхагаа зарласан. 32 дугаар ишлэл. Би тэднийг Египт нутгаас гаргахын тулд эцэг өвгдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр би тэдний хань нөхөр натал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм гэж эзэн тунхаглаж байна. Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртээ миний байгуулах гэрээ энэ юм гэж эзэн тунхаглаж байна. Би хуулиа тэдний дотор хийж би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний хэн болох вэ? Бурхан.
Тэд миний хэн болно гэж байна? Ард түмэн болно. Бурхан болон ард түмний хооронд би та нарын бурхан, та нар миний ард түмэн гэсэн баттай нотлогоо байх ёстой. Юун тэр нотлогоо болно гэсэн бэ? Би хуулиа тэдний дотор хийн гэсэн байна. Бурханы хуулиудаас ямар хуулийг хэлж байна вэ? Шингэрэний хууль. Шингэрэний хуулийг бий болгох чинь бидний бурхан болж, түүнийг хүлээн авах хүмүүс нь Бурханы ард түмэн болох юм. Тэгэхээр алгасал баяр шингэрэний үнэн бол үхлийг устгахын тулд Бурханы тогтоосон амийн хууль гэж үзэж болно. Тэгвэл үхлийг устгахын тулд тогтоосон амийн хуулийг өнөө үед хүн төрлөختөн бидэнд зааж өгч хаагдсан байсан хаалгыг нээсэн нэгэн чухам хэн бэ гэдэг нь маш чухал асуудал юм. Исая 25 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлд бичснээр олон хүн энэ бол бурхан маань байна. Бид түүнийг хүлээж байсан гэж хэлэх болно. 3500 жилийн өмнө улаан тэнгисийг хувааж Израильчүүдийг Египтийн болчлолоос чөлөөлж Канаан руу хөтлсөн тэрхүү бурхан 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирээд Голготад загалмай дээр үнэт цус аварсгаснаар хүн төрлөختний нүглийг уучлах замыг нээсэн тэрхүү бурхан. Яагаад гэвэл энэ нэгнээр дамжуулан үхлийг яасан болохоор тэр үү? Үхлийг үрд устгаж чадсан болохоор тэр. Ийм найрыг хийж чадах нэгэн нь Бурханаас өөр хинч байхгүй. Урт удаан хугацааны туршид алгасал баяр амийн үннийг сэргээсэн хинч байгаагүй. Харин ан санхан Христ цаашид үхэл байхгүй, гашуудал байхгүй. Тэнгэрийн хаанчлалд бидний хөтлөхөөр үхлийг үрд устгах шингэрэний алгасал баярын үннийг бүх хүн төрлөختөнд тунхагласан. Тэгвэл ан санхан Христ бол Библи болон иш үзүүлэгчдийн зөвгөнсөн хэн гэж бид ойлгож ухаарах ёстой байна. Үхлийг үрд залгих найрыг хийх нэгэн Бурханаас өөр хинч байхгүй. Энэ бол эзэн маань байна. Бид түүнийг хүлээж байсан. Тэр биднийг аврах болно. 2000 жилийн өмнө Есүсийг энэ дэлхийд ирсэн үед Есүст итгэдэг хүмүүсийг фарисеучуд, хуулийн багш нар, юудэчуд доог дохуу хийж байсан. Тэд хүнд итгэдэг. Хүнийг яаж бурхан гэх юм бэ гэж. Тиймээс Петригч, Паулигч, мөн анхны сүмийн бүх итгэгчдийг тэрсгэдэг байв. Гэвч өнөөгийн ариун сүнсний үед бид Библийн иш үзүүлэгчдийн гэрчилж буй энэ зөгнөлд итгэх ёстой. Энэ зөгнөлийг биелүүлж ан санхан Христ дэлхийд ирсэн. Үхлийг устгахын тулд алгасал баяр шингэрэний талх дарсыг авчирсан. Ан санхан Христэд итгэх итгэлээ бид ертөнцийн юугаарч сольж болохгүй. Итгэлээ алдаж огт болохгүй. Тиймээс илчлэл 3 дугаар бүлэгт намайг дахин очих хүртэл өөрт буйгаа яа гэж байдаг вэ? Хиндэж титмээ алдахгүй тулд өөрт буйгаа бат сах. Бид одоо дэндүү үн цэнтэй эрдэнэс олж авсан. Гэтэл тэр эрдэнсийг үн цэнгүй гэж үзэн эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хил амнаас болж энэ эрхэм зүйлээ орхиж алдаж болохгүй. Тиймээс л Иремья 31-р бүлэгт шингэрээ тогтоогч нь Бурхан, шингэрээ сахигчт нь Бурханы ард түмэн болно гэж тодорхой зөвнөсөн байдаг. Тэгээд Бурхан шингэрэний зууч болж шингэрээгээр дамжуулан мөнхийн Тэнгэрийн өвийг хүлээн авах, Бурханы хаанчлалд орох онцгой эрх бидэнд олгоно гэсэн. Еврей 9-р бүлгийн 14-р ишлэлээс харцгаая. Еврей 9-р бүлгийн 14-р ишлэл. Тэгэх тусмаа мөнх сүнсээр өөсөвгүй өөрийгөө бурханд өргөсөн Христийн цус нь мэс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн амьд бурханд үйлчлүүлнэ шүү дээ.
Тэм учраас тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энд тэрээр гэсэн нь Есүсийг хэлдэг. Есүс шинэ гэрээний зууч. Энэ нь анхны гэрээнд дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө өгч, дуудагдсан хүмүүст мөн хөвийн амлалтыг хүлээн авахын тулд болов. Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинэ гэрээний үнэн дотор байгаа бүх ард түмэнд Тэнгэрийн хаанчлалд амласан өвийг нөгөхөөр шинэ гэрээний зууч болж, шинэ гэрээний үннийг хүүхдүүд бидэндээ тунхаглаж, тэдгээрийг сахиж чадхаар хөтөлсөн гэдэг зөвнөл Еврей 9-р бүлэгт гарч байна. Шинэ гэрээгүйгээр бид Тэнгэрийн орны өв залгамжлал авч чадах уу? Еврей 9-р бүлгийн үгээр энэ зуучлалын эвэлийг хүлээн аваагүй хүмүүс хизээч мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хүрч чадахгүйг амархан ойлгож чадхаар байна. Тэгвэл ийм сургаалыг тэрээр хизээ ирээд дахин заана гэлээ. Мика 4-р бүлгийн 1-р эшлэлийг уншъя. Эцсийн өдрүүдийн үйл явдал. Эзний өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохиогдсон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, "Ирцгээ, эзний уул, Яаковын Бурхны өргөө рүү явцгаая. Тэнхүү тэрээр бидэнд замаа яаж гэж байна?" Зааж гэсэн байна. Бурхан энэ дэлхийд ирж бидэнд заахгүй л бол 1700 орчим жилийн турш алга болсон шинэ гэрээний бүх үннийг бид өөрсдөө мэдэх арга зам байхгүй. Тэнхүү тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь түүний бидэнд заасан үнний дагуу яана гэсэн байна. Алхах юм гэцгэн. Одоо бид Бурханы заасан зүйлийг ном ёсоор нь хэрэгжүүлснээр шинэ гэрээний үнэн бол үхлийг үүр тусдагдаг үнэн гэдгийг олж мэдээд байгаа тийм үү? Тэнхүү тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм гэцгэн. Учир нь хууль хаанаас гарах вэ? Сионоос гарч, эзний үг Иерусалимаас гарна. Бурхан өөрөө ирж, хүн төрлөختөнд сургаалаа заагаагүй бол та бүхэн ч би ч амралтын өдөр бямб гараг мөн эсхийг, алгасал баяр, зөв амийн үнэн мөн эсхийг, эсвэл шинэ гэрээ гэж юу болохыг мэдэхгүй дэлхий дээрх бусад хүмүүсийн адил амьдрах байсан. Тэд би Есүст итгэдэг гэж хэлдэгч, Нямгаргийн мөргөл, Христмас, загалмай зэрэг нарны бурханд мөргөх үйлдэл сүм дотор хийж байгаа учраас Эзекиэл иш үзүүлэгч Эзекиэл номд үнэхээр энэ жигшүүрт зүйл гэсэн байдаг. Тэд уруулаараа бол бурханд үйлчилдэг гэж хэлдэгч, үнэн хэрэгтээ нарны бурханд мөргөж байгаа. Тиймээс бурхан хэнийг ч өршөөлгүй бүгдийг нь шийдэх нь гэдгийг Библи болон иш үзүүлэгчдийн зөвнөлүүд харуулдаг. Биднийг үхлээс аварч, мөн хамийн орон, цаашид үхэл байхгүй, Тэнгэрийн хаанчлалын ертөнц рүү хөтлөхийн тулд энэ дэлхийд ирсэн Тэнгэр эцэг, ан санхан Христ, шинэ Иерусалим Тэнгэр их. Мөнхийн талархал яруу алдар магтаалыг бид үргэлж өргөх учиртай. Өнөөдрийн үхлийг залгахаар ирсэн бурхан гэсэн сэдвийг сэтгэлдээ дахин гүн хоногшуулж, Библи болон иш үзүүлэгчдийн хуудасанд ингэтлээ их зааж өгсөн үнний үгэнд илүү бат итгэцгээе. Эргэн тойрныхоо олон хүнд ан санхан Христ бол жинхэнэ Христ, бурхан мөн гэдгийг гэрчилж, тунхаглахыг Сионы бүх ах トゥ эгч トゥ нараасаа хүсээд сургаалаа үгээр дуусгая. Баярлалаа.